За part 3 эхэлсэн. Дахиад леботой эхлүүлж ин да. За ямарчтай бид нар өглөөрт босоод 6:30 гэж хад босцоогоод дургаараагаад одоо хоолндоо бэлэн байна. Энэ бүрээр бидний одоо 7 цагаас үгүй 8 цагаас зөөр гисэн. Тэрнээс өмнө хоолоо идээд бүхэн бэлэн болгосон байх хэрэгтэй юм байл. За тэг өнөөдөр юу болохыг харцгаая да. Би л их хитэд энэ тий. Аа. Сая дугуунуудаа авчуулах гэдэг. Бэжнаа ч гэсэн ачаад бэлэн болгож байна да. За биднийг тэмцээний зам руу зөөх ачааны машин ирээгүй. Хоёр автобусанд төрүүлээд ирсэн. Дээшээ даунхил доогоор нь орохгүй дандаа эксигийнхэн бусныхаа доор хийгээд усад амьдч нь дуугаа ачуулах гэж хүлээгээл юм да. За өнөөдөр бас маш онцлогтой өдөр. Бид Джерси, төрийн далбаа, USAI карт марта бүгднийг шалгуулж тэмцээндээ яг орох орохгүйгаа шийдвэрлэх өдөр байгаа. Баруун уусаа бүгдээр авчин дөө. За ямарчтай дугуй алчих машин маань нэлээ. Манайх дугуй ачуулах гэж үзэл. За дахиад асуудал гарсан. Машин дээр дугуйнууд нь багтаагүй гэж хөдлөөгүй л гэж байна. 8-аас хөдлөх ёстойсэн. Будаа. За саний асуудал чиг шиг боллоо явсан дээр 2 дахь трак ирсэн. Бид нар өглөө ирсэнийх эхний трактай ямарсан дээр өөртөө дугуйг ачуулж явсан. Бас өглөө ирсэрүүд бас давуу талтай нэг юм биш үү? Тэгээд одоо ингээ автобусанд босоод баг төрөстэй. Чөчөө. Их 8 цагаас эхлэхээс одоо бараг 8:30 болж байна. Тэгээд Үзбекистанынхаа өөрсдөө цагаа байхгүй болохоор бид нар цагаа байхгүй байх шиг байна гэдэг. Амар гомо. Амар сок. Тэгээд сая ингээ групп чатн дээр одоо ингээ олон улсын багштай тасгалжуулагчтай зохион байгуулагчтай юм байдаг групп чатн дээр амар гомдлоод өчтөрөөс шийдэж байгаа тэгээд тэг бүр амар гомдлсон. Тэр нь өчтөр ингээ нөгөө ууланд очиж бид нэг алхсан шүү дээ. Тэр алхалтан дээр ингээ ямар ч усандаа тараагүй. Тэгээд нэг тасгалжуулагч нь хэсгээ байгаад тэгээд ус өнөг асуусан чинь 0 руу явуулсан гэж байна. Тэгээд тэрний тал дээр мэдээ бас гомдож байна. Тэгээд бид нар бас яасан өнөөдөр тэгж магадгүй гэж одоо буудлаасаа 2 парчиг ус аваа гарч байгаа. Энэ бол юу гэж юм бэ? Би бол идрээс гоохгоо боддог өөртөө зөвцүүлээд явчих бодоод юмудаа чатахын хилдээл яваад тийм манай эзчсэн дээ. Тэр өвгөнд ороод айгүй юм шүү. Тийм ээ. Yes. Зомдоо явсаар. Дугуйнуудаа хайрцаглаж ирсэнгүүд богсож байна. Амар унцаа. Энэ өөр хажууд нок авсан. Темкал газар үзээ явсаа тий. Энэ нэг тэнэг манай төрийн залбан тэнд харагдаж байна да. Зөө гараад өрсөлдөд болсон. Өнөөдөр мөлөө халуун өдөр байна. Тэр зам үзэж байгаа өдөр ямар азар бүрхийг бас бороотой байсан. Манай ластикоо шиг атайгаа яваарай. Усаар толгоогоо нь орлохоорой. Бодоо болох юм.
Асарлага явж байна. Энд тэгтээ ховсгоотой уулсан л амжиргаатай байдаг тий. Тэгээ нэрээ үзэсгэлэнийхээ өөртөө амар бэлэн болсон эдгээр жоохон мапантай болсон шүү эдгээр. Өөртөө энэ грин хилдээ бодлснаа бүх өөр усах нэг өөр газар болгоод эдгээр жоохон мапантай болсон шүү. Оо манайд 2 юм дугуйлалтай гэсэн юм шүү. Юу манай Өөртөө очиж сандлаа боо. Йоо энд өөртөө сандал олж ирлээ. Догоонуудаа чеклээд ерөнхий боссоо. Нэрэл өөрчлөгдөв юм байна гэж Ирлээс тий. Тэвкэг жоохон нүүдэ хийж яхад нь бичлэг хийж л уучлаарай. Баяр ах маань дугуун жинаач гэх юм уу юу юм бэ? Тэгээ ирсэн бичлэг хийгээд авч. Ягаа блогнд ороод. Бидний ууг нь захиалсан буудал ийм байсан. Ийм таун. Спекер ачаагүй юмнууд амар муухай. Бид энэ муу хотод ороход 100 гаруй болсон. Тий. Оонол энд буусан бол амар гоё. Юм л юм байна да тэгээд. Яаж яагаад энэ цаг агаар дээр 24 градус гэснэ. Би байгаа тийм. 37 градус шиг. Ээр халаа. Яа бид тэр хүүхэн тоглоом тавьдаг. Бид нар үндсэн буудалтай уусан бол яараа пүүлтэй байсан байна. Бидэд карантин байгаа. Шүрнэ. Para карантин таасан болов шүү. Йой. Яа бид нар номер чип авах гээд төрийн талбай JC хувцсэрлээ шалгуулах төлөвлөгөө сууж байна. Дараалал дээлж илжээр уулзсан юм байна. Тэргүү Якинхийн хаан юу болоод байгааг нь ерөөсөө мэддэхгүй л юм. За ямар ч тийм номер чип нүд авчлаа. Гараас чинь бороо орчлоо. Ард. Яхоо. За амар халуун байсан ч одоо гоё. Бороо ороод битээр алхаж байна. Yes. Янз юм байна. Сайхан орцгосоо. Би проксинда бассейн төрсөн. 117%. Тэр X-ийг зам нь ингэж явж юм бэ. Тэгээ би тэрийг алхаад хүрээд ирж чи энэ ингээ хөөхөн тогтцсон сууж байна. Йоо энэ темпкагийн гизиг. Яа. Яах. Яа гатлах юм бэ? За дахиад нэг асуудал гарсан. Дахиад цаг барилт нь хударсан. 1 цагаас хоолтой гэснээ 2 цагаас хоол өгнө гэснээ тэгээ вар маань 2-оос гэснээ хоолтойгоо давхцаад эсвэл хоолоо идээд гараараа
Эсвэл хоолгүйгээр шууд гараараа мараараа гэдэг тийм сонин юмнуудад хугацаж эхэлж байна. Тэгээд манай тамирчид бол одоо өсөж эхэлж байна. Темк бол одоо эхнээсээ намайг мэрж эхлэх гэдэг шиг байна. Яа тийм баг. Айгуу сонь зохион байгуулалттай ш. Тэгээд ер нь бол ерөөсөө гадны тамирчид баг хамт олнуудаа ерөөсөө бодохгүй байна. Дээшээ доошоо баг ингээд километр алхуулж иж ямар нэг үйл ажиллагаа нэтрэгээд одоо энэ бидний сууж байгаа асар масан бүх юмнаас 500-аас 700 метрийн зайтай. Айгуу зайтай юмнуудаа хийцэн. Тэгээд бид ингээд юм хумдаа хүрэхин тул заавалчгүй нэлээд хоол алхаад. Тэгээд сая нэлээд аадар борон цохиуллаа. Ингээл хатаагаа сууж ин да. За тэгээд амар их гомдлоо гэх юм. Ямар ч тэмцэн болоод ирэхээр гайг болох л гэдэг. Тэг өнөөдөр бас нэг баарамдаа юм яа болохоор. Ямар ч өнөөдөр манай дүүнер зам дээрээс дугуйтаа боон. Тэг бороо орсон болохоор бас тэр өндөр гэп мэпнээс үсрэхгүйгээр тэхэн болох гэж үзэндээ. Манайд анхныхаа буултыг хийхээр дэшээ гарах гэж байна. Тэгээ би одоо үлдэж хоолыг авах гээд үлдэж байна. Тэгээд эднийх хоол варм хоёроо давхцуулаа хийсэн. Тэгээд үлдэж хоолыг авчаа дараад нь л гоё бичлэг хийж явъя да. Дараагийнхан буултаас л гоё бичлэг. Маян гахны үсгээр. Яасаа хоолн дээрс амар тагстуулдаг шүү дээ. Хоол ирсэн байна гэхээр амар гүгээд ирсэн чинь. Өөр буудлын хоол ирсэн байна гэж наач. Маргаашнаас хоол зүгээр хийм болно л ч. Манайд одоо дэшиг өгөх гээд орчилж байна. Хай. Хай. It's so scary. Like, you're going so quick. I did the chainless A line, and even that was really scary. Задлашны нэрийг өгмө. Yeah, last year. Эпо. Танчинтэй цуг явлаа да. За болгоомжтой яваа эпо. Эпо. Энэ сонсдгүй. За темкас сууж байгаа юм байна. Темка хүсэнтэй зүг явж байгаа нэ. Темка. Болгоомжтой яваа. Гадлаа да. Яварен. Цэц. Би бүр нөгөө дэмжлэгийг нэг гүйж өгч байна. Таваа. Замал хайцаагүй хөөрөө нөгөө бороо орсон ч гэсэн стоп гоёороо.
За нөгөө тий чинь вармын хийл гэж баах усруулж байгаа. Доошо буухс чи бороо орчлоо. Ганцаараа халахаас. Яст манай дамжтай буужна. Яа одоо тийш авчих штэ. Бурхан минь энэ бороо хараад идэг. Эрээ очила. Зүг хүлээсэн ланч маань ирлээ. Тэмко дахигаа идэхгүй сте. За нөгөө ч одоо ирлээ. Бороо асгарч байна да. Би бүр шалав нараад одоо нүцгээс өгч байна. Йоо. Бид нар өдрийн $110 хийж өгж байгаа. Тэгээд өдрийн хоол маань нэг ийм ирээд идэг. Даан тэ. Аюул гордчихсан. Миний тохоо даавч байгаа шүү. Эрээ. Орой очиж байгаагаа сэтгэлдээ ч авна за. Энэ тэнгэр өстө нэг онгоо чаагддаг тэнгэр нөө. Өстө дураараа тэнгэр нэ тэ. Би бүр нөөнөт ус. Одоо миний бүкс нөөнөт. Йоо shit. Зэ манай нөгөө хоёр маань ирсэн. Хоолоо хараа шоко. Ийм хоол өгөөд байна гэдэг. Тэгэд аваад Сая темпэ тэгсэн штэ. Зөвхөн дахиаг нэдэ бусдыг хайсан штэ. Тэгээ наа чи өсөөд ингэ суугаад байгаа юм. Өсцөө хөхт юм. Яа. Яст нар гарчлаа. Тэнгэр онгочлоо. Оо, эднийх аваа дугуй угааж өгч байгаа юм шүү дээ. Сони угааж өгөхгүй бодсон. Замаа темка. Хорхон өрөө дахиад дээшлэхээр болсон. Гарах гад хүлээгээд байчих. Дугуйгаа угаалах гад. Оочлцооч. Хэдэн үнээр гар дээшээ гарна гэж байна. Одоо шууд дээшээ гарах гэж байна уу? За. За, хурдтаа сууж байна. Усан багш тасалж болгоч нар. Ирсэн байна. When you go to the semi-final, to the elimination final, Сууж байна. where loser in the semi-final Зэ хурлаасаа гараад дугуйнуудаа асардаа хийж өгөхөд тубус руу хөдөлж байна. Баярна пауэр банк өгчөөч. Надад баггүй зөвхөн. Бичлэг хийж яхад ярьсан да одоо кадгүй дээ. Дахиад хийж одоо ийшээ гоё. Нэрд Ямар гоё яриад байна те. Тэр буудлаа ирлээ. Темка өдөржингөө өлсөн гэсэн гүгэл бичлэг хийгээ хөндлөсөн сүг гэл алга боллоо. Одоо баг тэнд гарч ирэх байна. Үсцэг хөхт. Яа. Тэгэхэд хэлээ. гарч бүрнэрээ тээвсэн. Дахиад идэх гээд байгаа юм уу? Тэстэй хүмүүстэй гэдэг. Яа. Энэ Үзбекистанд ирснээс хойш дахиад бол янз янзаар идэж гинөө. Тэ? Надад энэ хал. Download Mongolia клубтад эрхэм бэлэг AB байна. Тэгээд одоо анх удаа өөрийн биеэр Азийн авраг гэдэг тэмцээнд ороод
Өнөөдөр анх удаа замаар явж үзлээ. Тэгээд хөө гайгүй санагдаж байна. Тэгээд анх ирээд яг замаараа алхаж яваад үзэхэд бол тэр road gap-ний тэр эвгүй харагдаж ийсэн. Валууд бас барьцгүй сонио харагдаж, эргэлтүүд огцом эргэлтүүд харагдаж ийсэн. Гэтээ яг өөрөө яваад үзэхэд бас арай өөр. Тэр нэг модон рампууд байна, road gap байна. Road gap руу бол нэр жинкнээс юуж бодохгүй л дахиад орсон доо л гэдэг үгийг хэлэх юм аа да. Тэгээд дотроо л цаана нэмлэгийн маш харж ийсэн болохоор сэтгэл амар тайван орсон юм дөө. Тэгээд анх удаагийн тэмцээн гэхэд гайгүй хэлж гин. Сэтгэл санаа одоо чөө байна, тавгүй байна. Тэгээд арга гэрийнхэн маань нэг тусалж байна, дэмжиж байна, өдөр болгон ярьж байна. Тэгээд аав ээжтэй зөндөө баярлаа. Энэ спортыг дэмжиж ингэж явдагт маш их баярлаа. Тэгээд хайртай шөө гэлч. Танд цаана уу? Downhill Mongolia клубын тамирчин Гэнх болдонаа. Юуны дөрөнд наг Азийн аврагт ороход тусалж дэмжсэн аав ээжтэй найз нөхөдөө талархъя. Тэгээд энэ нь бол яг миний Азийн аврагт орж байгаа 2 дахь жил. Өмнө жил бас яг өсвөрийн ангиллаар яг 17 настайд орсон. Энэ жил дахиад өсвөрийн ангиллаар 18 тад орж байгаа. Тэгээд яг өмнө жил бол 2025 оны Азийн аварга нь Хятад улсад зохион байгуулагдсан. Тэгээд тэр үед болохоор дам бороо ороод зам аягүй шахаатай байж таарад ер нь бол зөвөр нэг Азийн аврагт орох гэж явсан гэдэг нэр зүгэл. Тэгээд яг энэ жилийнхаас болохоор Узбекистанд болж байгаа. Тэгээд яг замынх нь ялгаа нь гэвэл арай урт. Тэгээд тийм шавар шахааны юм бол байхгүй. Тэгээд яг анх сая Узбекистанд ирээд зам дээр алхаж үзэхэд бол үнэхээр гоё санагдсан. Яг 1.7 км гэдэг чинь ийм урт юм байдаг л гэж бодсон. Тэгэл яг өмнө жилийн Азийн аваргын замыг яг бодоход бол их тийм жиих газар ердөөсөө байхгүй дан уруу. Тэгээ яг энэ Узбекистанийнхтай харьцуулах юм бол шал өөр тийм дандаа ингээд тийм уруудж жагаад тэгээ нэг тэгшин газараа жийдэх тиймэрхүү яг хүний хүч сэрсэн тийм дугуйгаа удирдах чадвар сэрсэн тиймэрхүү байж таарсан. Тэгээд өнөөдөр бол яг бид нар дуутаага зам дээр явж тестэлж үзсэн. Тэгэхэд бол яг тийм ердөөсөө явж чадахгүй дээ энүүгээр хэцүүтэй гэж бодож исэн юм болохоор амар зөрөг гаргаад одоо салхийг хаглаад гэх юм уу өөрөө ингээд бие дайчлаа зөрөг гаргаад замаараа бүр тасралтгүй явсан. Тэгээд одоо буудлын хувьд гэх юм бол өдрийн $110 төлж байгаа. Тэгээд өмнө жил Хятадд болохоор хоёулаа нийлээд $90 төлөөл 5 удаа зочид буудалд орсон юм аа. Хөшгөн ингээл удирдлагаар нэгдэж мэгдээл. Тэгээд амар гоё балконтэй тиймэрхүү буудалд ороод. Тэгээд энэ жилээр Узбекистанд яг тиймэрхүү юм болно тэгээд амар том хүлээс тавьсан байжсэн чинь жоохон оронгоор л иргсэн л тайс. Тэгээд ийшээ ирээд уул нь нэг resort байх байсан юм билээ. Тэгсэн чинь зохион байгууламж жоохон муутай байж таарад. Тэгээд бид нар болохоор өөр буудалд орж таарсан. За, баярлалаа. Баяртай. 3 2 1. Самбай цаано Downhill Mongolia клубын би анарх байна. Тэгээд юуны төрөнд тус дэмжсэн аав ээж эгчтэй маш баярлалаа. Тэгээд спонсор компани болох Atlantis-тэй хамт олондоо баярлалаа. Тэгээд миний анхны тэмцээн маань Узбекистан болж байгаад маш их баяртай байна. Тэгээд маш догдолтой байсан. Хүлээцтэй.
Тэгээд өчигдөр алхаад замаа тестлээд хараад явсан, алхсан. Тэгээд тэгэхэд бол том гапнууд бол байсан. Тэгээд тэдрийг харахад бол маш том. Тэгээд өөрийгөө чадах болов гэж маш их бодсон. Тэгээд өчигдөр шинжэнгөө тэрүүгээр яаж гаплах вэ гэдгээ сайн бодож тооцоолсон. Тэгээд өнөөдөр тэрүүгээр эхний явалтаа байсан, дугуйтай. Тэгээд тэрүүгээр явахд бол маш их зориг шаардж ямар ч байсан гапаараа бол гапилж чадсан. Тэгээд өнөөдрийн цагаагаар бол бороотой, нартай ер нь эхний хоёр нийт бол 4 явсан замаараа. Тэгээд эхний хоёр явалтан дээр бороо арай ороог өс. Тэгээд зам хуурай халтаргаа нэг байхгүй бас. Тэгээд сүүлийн хоёр явалтан дээр бороо ороод нэлээд халтаргаатай болчихсон. Тэгэхэд бол нэлээд халтраад явахдаа л нэлээд хэцээс. Тэгээд 2 хоногийн дараа одоо яг үндсэн тэмцээн болно. Тэгээд өнөөдөр сэтгэлээ маань юм байлаа гэдэг ч юм тэгээд дуусч. Тэгээд 2 хоногийн дараа тэмцээн маань нэг болно. Тэгээд тэмцээн болох өдрөө хамаг байдлаараа хичээгээд медаль авахыг хүсэж байна. Самин намайг Бэтэлмүн гэдэг Доминик Монголын клубын гишүүн 17 настай Азийн аврагт анх удаа ирж байгаа өгөөд Азийн аврагны бол анхны том тэмцээн. Энэ тэмцээнд тусалж дэмжиж буй гэр бүл болон үеэлүүдтэй бас Трек Монголигийн цогоо ахта маш их баярлалаа. Азийн аврагын бэлтгэл бол надад бол үнэхээр таалагдсан. Заман ч бас анх удаа ийм нөгөө роуд гап бид нэрийг гаплахаар бас ой санагдсан байлээ. Эхэндээ алхаж явхад бол замаа төсөөлөөл яваад сүүлд нь маргааш нь өнөөдөр бэлтгэл дээр явхад бол нэлээд гоё байсан. 4-5 удаа уулнаас буугаад сүүлчийн шавартай буултан дээр 2-3 онголцсон. Тэрнээсээ бус нь бол маш гоё байсан. Тэгээд хоёул дахиад эхлэе. Чи яагаад ном уншиж байгаа юм шиг юм? гээд ингэж ирчихсэн. Тэрчэлтэй. Нэг гоё ингэ суугаад ингээд гармаар ангиж тавьдаг ч. Тэлмүү байна. Тэ? Иймэрхүү ярьлаа. Тэгэхгүй бөгөөд тэгсэн бөгөөд гэж байна. За би шууд тэрүүгээр чи хийчих юм уу? Санийхаар чи хийчих юм уу? Аль? Саний ярьсан гар чинь идэгдэлч юм. Пэйж дээр тэгдэг юм. Тийм шүү дээ. Тэгдэг. Тэгээ дог төгсгөл. За төгсгөлээ хийчих. За санийх шиг суучих юм. За тэгээд төгсгөлийнхаа сэтгэл хэлбэл. Юу ярих вэ? Тэгээд тэгээс за өнөөдөр ингээд сая ингээд зам дээр яваад гоё байсан гэдэг дуслаа. Тий. Тэгээ гоё байсан чинь тэгээ одоо 2 хоногийн дараа тий. Одоо 2 хоногийн дараа яг эцсийн тэмцээн болох үгээд тэрэн дээрээ алт авнаа. Бүгдийн яг нэг зүйл хэлсэн шүү дээ. Болох юм уу? Тэг. За. Чи өөрөө болно гэж хэлсэн шүү. За. Угаасаа хөгжлөлтөд орох хэлэхтэй. За. За, Доминик Монголын клубын жуниор английн тамирчин Баатар Жавхагт амгалан сайхан байна. Энэ жилийн Азийн аврагын тэмцээн 2026 оны Узбекистан улсад болж байна. Маргааш XCO ер нь жилийн төрлийн тэмцээнүүд нь эхлэн. Тэгээд тэр үеэрээ клубын тамирчид маань бэлтгэлээ. Тэгээд юун туранд ийшээ ирэх зардлыг маань гаргаж өгсөн ар гэр болон
урам зориг өгж байгаа клубийнхаа гишүүдтэй бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Тэгээд энэ жилийн Азийн аврагт би уралдах боломжгүй болсон. Яагаад гэвэл бэлтгэлийнхаа үеэр бэртэл аваад бэртлээсээ болоод уралдах боломжгүй болсон. Гэтэ энэ жил ирсэн шалтгаан гэвэл клубийнхаа тамирчдын сэтгэлийг дэмжиж тэгээд тингээ өөр улсуудын бэлтгэлийнх нь тактик магтаг туршлагын судлаад өөрийнхөө бэлтгэлийнхаа нэг хэсэг болгоод Монгол улстай олон хүүхдүүдийн дараагийнх нь шатыг нь болон өөрийнхөө дараа жилийнхаа Азийн аваргын тэмцээнийхээ бэлтгэлийг сайжруулах зорилготой энэ чирсэн байна. Тэгээд энэ хүртлүүлсэн, дэмжсэн арга гэрийнхэн болон клубын гишүүд намайг дэмждэг хүүхдүүдэд бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Баярлалаа. За сайн байцгаана уу, баяр байна. За би Downhill Mongolia-тай хамтраад одоо 2 дахь удаагийн Азийн аварга үзэж байна. За түрүү жил бол би тамирчингийн хуваар явжсэн. Энэ жил бол би багш тасгалжуулагч коучийн хуваар явж байна. За тэгээд энэ удаагийн Азийн аваргт явахад тусалсан Давках. За тэгээд ар гэрийнхэндээ маш их баярлалаа. Миний арыг дааж байгаа бүх хүмүүст маш их баярлалаа. За тэгээд юм чинь тэгээд энэ 2026 оны Узбекистаны Азийн аваргт бол би чадвал тамирчтаасаа нэг медаль зулгаалагч идэ гэж бодож маш их хүсэж зорж ирсэн. Тэгээ хүүхдүүдтэйгээ жиг тулж харьцаж байгаа. Тэгээ миний бодсоноос илүү үзүүлэлт үзүүлж байгаа хүүхдүүд бас байна. Тэгээ Темка байна, Иби байна. Тэгээ Ибол айгуу зөрөгтэй байлаа. Өнөөдөр өчтөр бид нар Downhill-ийнхаа замыг явганаар үзэхэд бол ер нь бол машин завыг дамсан том гэп байсан. За тэрэн дээр миний ингээд бодлоор бол хүүхдүүд маань ер нь жоохон айцтай байх шиг байсан. Тэгээд өнөөдөр юу байсан анхныхаа болтыг шууд хийхэд бол Эбо шууд салхийг хагалж үсэрсэн. Тэгээд араараасаа яг нэгэн өсрөнгүүд араараасаа зоригчод үсэрж байгаа хүүхдүүдийг хараад бүр за энэд яг нэг нь л гоё яваад тэгвэл бусд нь ингээд нэгнийгээ дагаа явчих юм байна. Гоё дэмжиж өгөх болох юм байна гэж харсан. Тэгээд манай дүүнэр бол мундаг байгаа. За тэгээ яг 2 хоногийн дараа манай үндсэн тэмцээн яг болно. Одоо бид нар яг варма хийгээд замтайгаа танилцаад явж байгаа. Тэгээд за мэдгүй тэгээд том хүлээл тавихын цаашаа. Тэгтээ бид нар чадхаараа хичээж Монгол улстай медаль авч очихыг хичээнэ.